Орой мэндгэрийн үзэгчтэй та бүхэндээ сүүлийн үед аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэн тойронд болж байгаа нэлээд олон асуудлууд дагуулсан юм зүйлд хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ талаар бид үзэгч та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөр өнөөдрийнхээ ярилцлагын цагийг эхэлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн ярилцлага цагийн зочноор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга, иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Мөнгөн Батыг урьж оролцуулаад байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За тэгэхээр мэдээж одоо сүүлийн үед аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэн тойронд бол нэлээдгүй асуудлууд гарч байна тийм ээ. Энэ юу вэ гэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Зоригтой Батрыг огцруулсантай холбоотой яг энэ хууль бус зүйл үү, хууль ёсны зүйл үү гэдэг тал дээр бол нэлээд их эргэлзээтэй иргэдийн хувьд байгаа л да. Энэ тал дээр яг бодит мэдээлэл өгөхөр, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөр би таныг өнөөдөр энэ студидтэй урьж оролцуулсан юм а. Тэгэхээр хоёулаа ярилцлага ер нь хамгийн анх яг юунаас эхэлж энэ сэдв гарч ирэв тийм ээ. За миний сонссноор бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эхлээд тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ дарга Зоригтой Батрыг бол огцруулах тухай юм яриа гарсан, санал гарсан байдгийн байлээ. Энэ тал дээрээс эхлээд ярилцлага эхлэх үү. За тэгэхээр яг огцруулах шийдэл ер нь хариуцлага тооцох тухай гэдэг. Энэ бол одоо Аснамын бүлгээс одоо тэргүүлэгчдийн хуралдаанд анх орж ирсэн. Тэгээ энийг бол яг хөр Аснамын бүлэг бол яг хөр тэргүүлэгчдийн хуралдааны энэ асуудлыг бол бид бол шийдвэд гэж орж байгааг юм аа. Аймгийн иргэдийн хуралдаанд ороод шийдвүүлмээр байна гэд орж ирсэн. Тэгээд тэр орж ирсэн асуудлыг нь бол 2015 оны 9 сарын 8-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар бол хилцэх асуудалд оруулаад аймгийн иргэдийн хурлаар хэлцүүлье гэд төлөөлөгчдийн олонхын шийдвэр гаргаад тэгээ аймгийн иргэдийн хурлд оруулахар болсон. Аймгийн иргэдийн хурл бол 2015 оны 9 сарын 11-ний өглөө одоо хуралдаан эхлэхээр байсан. За тэгээ 2015 оны 9 сарын 11-ний өдөр хуралдаан эхэлсэн. Хуралдаан эхлэхэд бол яг үгээр одоо манай хуралдаан даргалагч Зоригтой Батар одоо энэ асуудлыг хэлцэх асуудлыг баталгаасаа өмнө одоо тэр хоёрыг бол одоо бас дээш шатны шүүгээс одоо шийдвэр нь гарцсан. Энэ хоёр бол төлөөлөгч биш гэсэн байдлаар ганцлалтай. Биднээс зүгээс бол яг үгээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт бол яг үгээр бид бол хилцээ асуудал аймгийн иргэдийн хурл бол хилцээ асуудлаараа дахин хилцдэг. 2013 оны 1 сарын 7-нд одоо хилцээд тэгээ энэ дээд шүүх хүртэл яваад асуудал шийдэгдсэн гэж бид ойлгож байгаа. Хоёрдугаарт бол яг үгээр бид бол одоо өөр намын асуудлыг энд бол тавьж яриад яг ерөнхийд байдлаас бол яг үгээр энэ Зоригтой Батар гэдэг нь бол хариуцлага тоосгоно зүг зүйтэй юм а гэсэн шийдвэр бол тэргүүлэгч гэсэн хэлцүүлээ гэж оруулж ирсэн. Аймгийн хуралдааны хилцгээд байж ирсэн. Гэтэл хилцэх асуудал маань бол яг нэг хоногийн өмнө харагддаг. Тэгээ нэг хоногийн өмнө гэсэн надад бол шөнийн одоо 12 цаг 20 минутанд хилцэх асуудал орж ирсэн манай гэрт. Тэгээ орж ирээд үзэхэд бол яг хилцэх асуудал өөр хасцсан байсан. 4 асуудал нь үлдээгээд нэг асуудал хасчихсан. Тэр нь бол яг одоо Зоригтой Батарт хариуцлага тоосох тухай гэсэн. Хасаад оруулж ирсэн байсан. Тэгээд энийг бол яг бид одоо ямар учраас ингэвэ гэд энийг ярьж амжаагүй байтал одоо тэгээд тэр хоёрыг огцруулсан зүг зүйтэй дэгэн дээр байгаа гэл алхаа зохиол тэгэл хуралдааны хугацааг засварлуулсан л да. Тэгэхээр өнөөдөр бол аймгийн иргэдийн хурл өөрөө бүтцийн хувьд бол одоо их хурлч байна, аймгийн хурлч бай, сумын хурлч бүгд нэг л бүтцтэй. Нэг л зарчимтай. Нэг л одоо зүйлээр явагддаг. Энэ дээр нь бол юу байгаа юм бэ гэхээр аймгийн иргэдийн хурл бол одоо 35 төлөөлөгчтэй. 35 төлөөлөгч бол 100%. Тэгээ энэ дундаас бол яг хуралдаан даргалагч гэж нэг хүнийг томилох ёстой. Засаг захиргааны нэгжийн хуулийн дээр бол хурлын дарга гэдэг ганцхан залт байж байгаа. Тэр залтан дээр нь бол яг хурлын дарга болон хурлын нарийн бичгийн дарга нь орон тооны байна л гэж цацсан байна. Бусад бүх одоо залтууд дээр нь хуралдаан даргалагч гэж явж байгаа. Энэ хуралдааныг даргалж байгаа өөрөө бол одоо спикерийн үүргийг гүйцэтгэх ёстой байтал энэ хүмүүс маань өөрөө яг дур мэдэн одоо хоёр завсарлага авсан хугацаагүй энэ хугацаагүй завсарлага авах бол эрх нь бол хуралдаан даргалагч байхгүй. Аль нэг намын бүлэг юм уу? Уг бол сайн цаг 2 цаг тутамд завсарладаг ийм байдлаар нь дэгэн дээр бол байж хаад хуралдаан завсарлуулдаг. Гэтэл хугацаагүй хуралдаан завсарлуулаа гэд алхах цохол гараа яваад гэсэн. За хоёрдугаарт бол яг бид өнөөдөр энийг нэг талаас нь хандж ярьж байгаа юм биш. Яг зүгээр тэр Болдоо Батар хэм одоо ганц өгтөд тэрийг одоо огцруулсан юм уу? Үгүй бол одоо эргүүлэн татсан гэдэг шийдвэрийг хэрвээ энэ аймгийн 14 дугаар хуралдаанд оруулж ирэх байсан бол
тэрвэжтэй уулзах хуралдаанд хэлцэх хэрэгтэй байсан. 8-нд. Гэтэл энэ 9-нд орж ирсэн юм шиг байгаа. За тэгээ 9-нд орж ирдэг ихэд 9-ний орой ч юм уу 10-нд ч юм уу хурлын өмнө бас хэлцүүлээд тийм үү? Оруулахгүй гэдгийг шийдээд юм чи хоёр талтай манай төлөвлөгч бүрийн хэрэгтэй юм чи тийм үү? Тэгээд ингээ явчих ёстой байтал одоо энэ хүмүүс маань одоо тэрийг оруулж ирээгүй мөртлөө шууд одоо аймгийн ордоор оруулж ирээл одоо энэ нэг маргааныг үүсгэсэлтэй. Ер нь яг аймгийн иргэдийн хурал 35 төлөвлөгч 100% гэж үзэх юм бол нэг 50 төлөвлөгч 50% нь буюу нэг одоо 18 9 төлөвлөгч цуглахад бол аймгийн хуралдаа их боломжтой. Тэрвэжтэй хуралдаан ч гэсэн манай 11 тэргүүлэгчдээс нэг 6 нэрчгэдэл тэгэл тэрвэжтэй хуралдаа хийдэг л те. Ер нь яг зөв хурлын дарга гэдэг хүн бол хурлаан даргалагч гэдгийг гэсэн үг шүү дээ ер нь. Бид нар нөгөө өөрсдөө ярихдаа ингээд хурлын дарга ярьсаар байгаад бүр хөвсчихсэн. Уул хурлаан даргалагч юм. Тэгэхээр энэ бол хуралдаан хоёр маань өөрөө онцлог л доо. Хурал бол мэдээж дарга удирдаа шууд бүгд хийгээд дарга бүх шийдвэрийг гаргадаг бол хуралдаан гэдэг маань бол яг хөр хамтын шийдвэр гаргадаг. Бүгд хурлын даргачдын ганц гар өргөн төлөөлөгчөс бүгд нэг гараа өргөн ингээл одоо хин одоо дэмжсэн дэмжээгүйг нь 50 дээр нэмэх нэг гэсэн хувьдраар л иргэдэд явчих асуудал. Тэгэхээр энийг одоо өөрөө бас ойлгохгүй байгаа мó үгүй ойлгосон мөртлөө энэ асуудлыг одоо ингээд дэвргээд одоо ингээд өөрөө дур мэдэн одоо хуралдааныг завсарлуулад ингээд явсал та. Тэгээ энэ нь бол жоохон харамсалтай байгаа. Тэгээ энэ дээрээ бол одоо бид одоо яг 17 цаг хүртэл нь бас хуралдаагүй шүү дээ. Хурлж чадаагүй. Тэгээ арай ядаад одоо энэ хүний ч одоо хэдчнээ удаа ажлын албаар нь дуудуулсан, утасруу залгасан. Тэгээд хилээд ахтал ингээ та одоо хурлаа өдөрдөө цааш нь явуулаа гэдэнгүүт тийм байхгүй л гэдэг. Тэгээ одоо хууль хуралдаан гэж яриад байгаа. Тийм л юм болсон. Тэгэхээр энэ ээлжид 14 дугаар хуралдааныг бол хууль бус хурал болсон тийм ээ. Ямар ч байсан иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга нь байсаар байхад одоо байхгүй мэтэр үзэж хууль бус болсон гэсэн бас байр сууриас хандаад байгаа шүү дээ. Тэгээ энэ тал дээрээс бас шүүхэд хандсан байсан. За тэгэхээр энэ дээр бол юу юм аа? Бид бас нэг хурлын уулын тэр ажлын албанд бол манай хуулийн зөвлөгтэй л да. Одоо Баярбаатар гэдэг. 35 төлөөлөгчийг төлөөлж одоо тогтоол шийдвэр одоо бид янз бүрийн гаргана шүү дээ. Тэр болгон дээр нь хуульд нийцэж чинь үгүй гэдгийг нь манай шалгадаг. Бас бидэрт одоо туслах ёстой. Ажлын албалтай ер нь аймгийн иргэдийн хурлын ажлын алба гэдэг бол аймгийн иргэдийн хурлдах тэргүүлэгчтэй ажлын алба гэсэн үндсэн юм дээр явдаг. Тэрс хурлын даргын ажлын алба биш. Тэгээ аймгийн иргэдийн хурлын одоо тэргүүлэгчтэй ажлын алба гэж боддог. Тэгээ энэ ажлын алба маань өөрөө ажлын албаны даргатай. Тэгээ энэ дарга маань бол одоо юу ээлж амралтыг явуулсан байгаа. Тэгээ оронд нь орлон гүйцэтгэжтэй. Тэгээ энэ хүмүүс маань өөрөө тэр тухайн хуралдааныг ингээд хийхэд бол бид бол хуралдаанд оролцох боломжгүй гэдээ гараа явах гэсэн ажлуудаа орхиод. Тэгээд одоо биш өөрөө элиттэй бичлэг хийх болохоор ороод ирдэг. Тэгээд яг ажиллаа хийгээч гэдэг хүсгээр ажилдаа ирэхгүй байна. Яг хөө энэ хуралдааны хууль ус гэд яриад байгаа. Энэ бол яг би та бүхэн маань дараа нь бас ингээд татаж аваад ячнаас. Энэ бол Монгол улсын дээд шүүхийн тогтоол байж байгаа. 2009 оны 3 сарын 31-ний өдрийн гарсан. Монгол Улсын засаг захиргааны нутаг зөвшөөрөл нэгж түүний удирдлагын тухай хуулийн зарим зөвлөлт заалтыг тайлбарлах тухай гэдэг. Тэгэхээр энэ тайлбарыг бид уншсал та. Бид хуралдааныг одоо цааш үргэлжлүүлэхийн тулд тэгээ хуралдааныг үргэлжлүүлэхийн тулд яаж зохиох вэ гэхээр зөрөгтэй гэдэг хүн бол хүндхүү үзэх шалтгаанаар энэ хуралдааныг орхиуу гэдээ үзэхээр тийм биш баг. За энэ дээр бол яг хөөр эрүүл мэндийн байдал мууддаг юм уу? Албан томилтоор явсан байд юм уу? Ар гэрт нь гачигдал, хорио цэрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь шалтгаалх, үл шалтгаалх хамаарах тийм нөхцөл байдал үүссэн байх юм бол энийг хүндэх шалтгаан гэж үзнэ гэж. За дараагийн яг доотлох нь бүнд нь хурлын дараа хуулийн дээрх зүйл заасныг зөрчин хуралдааны орхин гарч хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 1-2 заасан бүрийн эрхээ хэрэгжүүлээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж. Энэ тохиолдолд гэхээр бүр ингэж хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 6 зааснаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон аль нэг төлөөлөгч хуралдааныг удирдах үргэлжлүүлнэ гэдэг. Энэ бол дээд шүүхийн тайлбар. Өөрөө дээд шүүх тайлбараа гаргацсан байгаа тохиолдолд дээд энэ аль ч одоо шатны шүүхийн одоо энийг дахин одоо ингээд хүндэх шалтгаантай уу шалтгаангүй юу хүндэх шалтгааныг одоо яг энд юу гэж авч үзэхгүй энэ гэж тайлбар гаргадаг үл тээ. Тэгээд өнөөдөр яг вөхөр энэ хуралдаа маань үргэлжлүүлж хуралдаад тэгээд одоо тухайн хуралдааныг бол одоо олонхын бүлгийн
дарга намайг мөнгөн бат намайг те удирдах одоо энэ хуралдааны үргэлжлүүлийг дуусгаач гэсэн. Тэгээ тэр төлөөлөгч нь бүгдээрээ гар хөлийнхөө хүсгийг зурсан. Тэгээ одоо анхны хуралдааныг одоо би өөрөө даргалж хийсэн учраас бас энэ дээр бас зөв тайлбаруудыг бас та бүхэнд өхөн зөв зүйтэй хаа гэж. За тэгээ тухайн хуралдаанд оролцсон одоо гол нь юугийн нэр 4 5 асуудлыг хилцсэн. Нөгөө 5 асуудлаа тавуулан ингээд 5 болгоол хилцсэн. Тэгээ зөрөгтөөд одоо хариуцлага тооцох асуудал хилцэгдсэн байгаа. Тэгээ зөрөгтөөд нь бол одоо хууль ус тогтоол шийдвэрийг гаргасан. Мөн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг үндслээр төлөөлөгчдийн олонхоос бол үүрэгтэй ажиллаас нь чөлөөлсөн байгаа. Тэгээ чөлөөсөн тогтоол гаргасан. За тэгээд мэдээж бас одоо хоёр талаа хоёулаа бас завсарлага аваад хуралдаад тэргүүлэгч аль альнийхээ намын орооны тэргүүл манай намын орооны бол тэргүүлж хуралдсан. Хуралдаад бол яг зөрөгтөөд бол бас хариуцлага тооцох зүй юм байна гэдэг тэргүүлэгчдийн олонхын шийдвэр гаргасан. За тэгээд мөн дараа нь яг үхээр бас энэ хүнийг оруулж ирээд огцруулсан. Огцруулаад дахиад завсарлага авсан. Дахиад одоо яг үхээр дараагийн хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр санал авсан. Тэргүүлэгч бас хуралдсан. Намын бүлэг хуралдсан. Тэгээд өнөөдөр яг үхээр одоо Чоос хотын захирагч Эрдэнэ сумын засаг дарга одоо Балмын мөнхтөрийг бол одоо 88.5% эрстэйгээр одоо яг үхээр хурлын даргаар сонгосон баг. Тэгээ мэдээж одоо энэ хурлын дарга сонгогдсон учраас нэг нь ажлын өгөөд нэг нь одоо ажил авч байгаа учраас бид бол ажлын хүлээлт комиссийг байгуулсан байгаа. За тэгээд иймэрхүү энэ гурван тогтоолыг бол бид бол энийг бол яг хуу энэ бол албажаагүй байгаа хамгийн гол нь. Энэ бол яг хөөр манай хурлын хуралч өөрөө баданктай. Тэгээд хамх тэмдэгтэй дугаартай байдаг байхгүй. Энэ бол яг тэр оройны 11-ний оройны баг 9 цагт гарсан хэлчүүд байна. Гараад би тэгээ энэ гурван зүйл энэ гурван тогтоолыг хурлын ажлын албанд өгсөн. Хурлын ажлын албанд өгөхдөө бол яг хөөр энийг баланкд хуулийн дагуу хянаад редакцийн засвар хийгээд редакцийн засвар хийдгэлтэй бас хуулийн үндслүүд манаас дутуу байж болно. Бас тийм үү? Өгөө зарим залтууд нь буруу байж болно. Энэ бол редакцийн засварыг хийж болдог. Тэгээ ингээд яг хөөр одоо нэгтгэхийн өглөөний 9 цаг 30 минутанд би очиж одоо энэ хурлаан дарга суучаас энд нь гарын үсэг зураад тамгалаад албажуулаад ингээл одоо яг хөөр дараагийн дарга маань ингээл ажлаа хүлээж аваад комисс маань ажлыг хүлээлцүүлээл ингээл цаашаа явчих байсан. Ийм л юм болох байсан. Тэгэхээр энэ бол одоо хууль ус хуралдаан гэж хэлэхэд бол одоо мэдээж дээд шүүхийн тайлбарыг одоо бид дахид тайлбарлах гэсэн ойлголт бол зөрөгтэй ч вэ, мөнгөн бат ч вэ, тийм үү? Хин нэгэнд бол одоо энэ дээд шүүхийн тайлбарыг бол дахин тайлбарлах гэсэн ойлголт байхгүй л дээ. Энэ хүмүүс өөрөө энийг бас уншаагүй явсан юм уу? Яасан тэгээ одоо энэгүүрээсээ тэгээд одоо яг энэ гурван тогтоодын маань бол одоо шүүхэд тэр өглөө өгсөн мөлий 9 сарын 14-ний өглөө өгсөн байсан уу да. Тэгэхээр энэ одоо сүүлээд интернетэд затсан байсан шүү дээ. Оруулсан байсан. Албан ёсоор одоо Дорнот аймгийн иргэдийн хурлын ажлын албанаас орууллаа гэд одоо Зориг Баатрын шүүхэд хандсан аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 14 дугаар хуралдааныг хүчингү боллоо, ажилд нь эргүүлж орууллаа гэсэн тиймэрхүү мэдээллийг оруулсан байсан. За тэгэхээр энэ дээр бол яг өнөөдөр бол яг 2015 оны 9 сарын 14-ний өдөр бол Дорнот аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бол зөрөгтөөд нэхэмжил гаргасан л да. Гаргахтаа бол ингэж гаргасан. Тэгээ хурлын даргаыг тэр одоо чөлөөлөх, хурлын даргаыг томилох, одоо ажлын хэсэг байгуулах тийм ажил хүлээлцэх комиссийг байгуулах энэ гурван тогтоолыг түтгэлзүүлж өгөөч гэж хүсэлт гаргасан. Тэгээд энэ хүсэлтийн хариу бол бид нар бол бас тухайн одоо энэ нэхэмжилтэнд бид нар хариу тайлбар гаргасан. Энийг бас та бүхэнд бас дараа нь ингээ үзүү тий. Тэгээд хариу тайлбарыг гаргаж өгсөн байгаа. Тэгээд энэ хариу тайлбарыг нь үндэслээд энэ шүүх хурал бол болоогүй шүү дээ. Энэ зүгээр шүүгч маань одоо ахлах шүүгч тусгай шүүгчтэйгээ ягаад тэгээд бид нар нөгөө Баярбаатар гээд одоо хуулийн зөвлөх маань нөгөө Зориг Баатрын итгэвчсэн төлөөлөгч болсон байлээ. Тэгээ би болохоор яг энэ хуралдаан дараалсан учраас бас итгэвчсэн төлөөлөгчөөр нөгөө талаас нь томилогдсон. Тэгээд яг хөөр энэ захирамж гарсан. 2015 оны 9 сарын 24-ний 56 тоо захирамж гаргасан. Захиргааны актын биелтийг төвтгцүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болох тухай гэдэг. Тэгээ энэ захирамж маань бол яг хөөр одоо ерөнхий байдлаараа бол ингэж гарсан юм л да. За яг одоо 9 сарын 11-ний өдрийн хурлын даргаыг огцруулах, сонгох, ажлын комисс хүлээж байгуулах тогтоолуудын биелэлд төвтгцүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосгүй. Энэ ямар учиртай юм бэ гэхээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 1-ийн 1 гэсэн заалт байдаг.
Энэ бол яг ямар тохиолдолд ингээд одоо түтгэлзүүлдэг ямар тохиолдолд одоо ингээд түтгэлзүүлдэг юм бэ гэсэн шалтгаан байна л да. Тэгэхээр энэ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46-гийн 1-1 дээр юу заасан бид юм бэ гэхээр тухайн одоо хандж байгаа хүний тийм үү те одоо амь наснд нь аюул учирдаг байж болно. Тэ? Өгөөд яг хөөр одоо ажил төрөлд нь үрхээр бүр хүндрэл учруулсан байж болно. Одоо албан тушаалтан те хэд хөндлөнгөөс оролцсон ч гэдэг юм уу. Маш одоо өөр юмнууд байгаа юм л та. Хүндэлсэн 3. Гэхдээ дэрийгээ бол хамгийн ноцтой гэж байгаа юм. Энэ ноцтой гэсэн үг энэ залтанд өөрөө байж байгаа юм. Ноцтойгоор зөрчсөн бол гэж байгаа. Тэгвэл төтгөлзүүлэхгүйгээр шууд хэргийг одоо шууд шүүх авч хилцэл анхны шүүх маань авч хилцээд тэгэл явчихлаа. Юм л да уул нь бол. Гэтэл энэ маань өөрөө яг хөр ноцтой байдал бий болоогүй юм байна гэд ерөнхий шүүгч, оюун шүүгч бол одоо энэ захирамжийг бол гаргасан. Тэнгүүд энэ захирамжийг бол яг хөөр мэдээж нөгөө тал маань бол бас сая зүгээр энэ 56 доор тоод захирамжийн дээр л давсан шүү. Давж залтах шатны одоо анхны шүүхэд бас ийм гомдол гаргасан л та. Энэ баяр Баатар гэдэг энэ нөхөр. Тэгээ одоо энэ дээр бол яг хөөр одоо бас тийг янз бүрийн юм оруулсан юм байлээ. Тэгээ энэ дээр бол энд бол яг 56 доор ноцтой бай гэж юу үцэх вэ гэдгийг энэ дээр өдөө бичээгүй. Үндслээ өдөө бичээгүй. Тэгээд одоо энэ одоо захирамжийг бол одоо тооцохгүй байна. Яг тэр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 46-гийн 1-1-ийг л барьж байгаа шүү дээ. Төтгөлзүүлэхгүй гэдэг нь. Уул нь үндсэн зорилго нь энэ. Гэтэл энэ хүмүүс маань бол дахаа хамаагүй юмнуудыг л энэ бичсэн л дээ. Тэгээд одоо энэ үндслэл нь одоо ойлгохгүй байна гэнүү яас гэнүү иймэрхүү байдлаар гаргасан. Бид бол бас хариуутнууд яг гэхээр энэ хүний гаргасан юмд бас бид нар хариу тайлбар бас гаргаж өгсөн. Тэгээ нэг 5 хүмүүс бас дараа нь юугаар нь үзэж чинь уншаад өгөх олон юм байгаа. Хариу тайлбар гаргасан. Тэгээ энэ зүгээр энэ захирамжинд ийг давсан шүүх хурд бол сая боллоо л доо 15-ны 15 цаг 30 минут боллоо. Энэ шүүх хурд дээр бол бид бол өнөөдөр мэдээж одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 64 дугаар зүйлийн 64-ийн 1 гэсэн заалтан дээр ноцтой байдлыг бид өнөөдөр үүсгээгүй учраас бол энэ бол одоо шийдчих واخоо гэд бид бол тооггүй л дээ энийг. Тэгээ одоо зөрөгтөр зам өөрөө очсон юм байна. Тэгээ тэн дээр одоо юу гэж тайлбарласан. Тэгээ нөгөө шүүгчдэн маань одоо бас өөрсдөө ямар байдлаар нь одоо энд хандсан. Тэгээ зөрөгтөр бол одоо энэ одоо акт захирамжийг бол одоо төтгөлцүүлэхгүй гэдгийг төтгөлцүүлэх гэсэн байдлаар гаргасан юм байна л да. Энэ бол одоо ерөн зүгээр захирамжийн дээр л ярьж байгаа. Яг нэрэндээ бол 2015 оны 9 сарын 11-ний өдрийн гарсан нөгөө 3 тогтоол байгаа шүү дээ. Тэгээ одоо анхны хуралдаан дараалаад миний гаргасан 3 тогтоол. Энэ 3 тогтоол хүчинтэй өөр байгаа. Яг тэгэхээр аль шатны шүүхээс энийг одоо яг үхээр хүчинтэй хүчгүй шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр өнөөдөр бидээс төлөөлөгчдийн олонхоороо гаргасан шийдвэр бол хүчин төгөлдөр байдаг. Хуулийн өөрийнх нь одоо нутгийн өрөө төсвөсний байгууллагын өөрийнх нь үндсэн одоо давуу чанар нь шүү дээ. Нөгөө 50 дээр нэмэх нь 1. Тэгэхээр энэ интернетэд тавьсан одоо тэр хурлыг хүчингү болсон иргэн ажилд нь оруулах тухай цай энэ хугацаанд цалинг нь нөхөж олох суугаа гэсэн бас тайлбартай орсон байсан шүү дээ. Ер нь зүгээр яг бид бол одоо тэр хүний тэр цалин хөндлөөг нь одоо зогсоон энгийн тэгнэ гэж одоо ямар ч юм иргэдэг баг. Бид аймаг иргэдэг урал дээр бол очиж бол одоо иймэрхүү юмуд гарахгүй байгаа л та. Гэтэл энэ хүмүүс маань бол өөрөө бол яг үхээр одоо тэр Баярбаатрыг одоо захиргааны иргэн анхан шатны шүүхэд одоо нэхэмжт одоо өөрийнхөө төлөөлөгччөөр тэгээ нэхэмжлэгчээр томилохдоо хурлын балангийн ашиглаад тамга тэмдэг ашиглаад л тийм үү. Зарим хүмүүсийг одоо бас ажил төрөөс халж байгаа усургүй. Тэгээ тамга тэмдэг ашиглаж л байна л да энэ хүн. Уулын шүүх бол өөрөө яг үхээр анхан шатны шүүхийн хурлыг хийгээд тийм үү. Анхан шатны шүүхийн хурл маань анхныхаа шийдвэрийг гаргаад тэгсэн тохиолдол өөр л доо. Гэтэл энэ хүмүүс маань өөрөө бол яг үхээр анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаагүй байхад л одоо энэ ингээл хэвлэл араадууд телевизээр ингээл одоо эргээ томилогчлоо ингэчлээ тэгчлээ гэж одоо ингээд мэдээлэл үзсаад байгаа нь өөрөө бол хууль зөрчсөн асуудал энэ бол. Хууль зөрчсөн. Иргэдэд буруу мэдээлэл тарааж байгаа. Тэ. Ер нь мэдээж бид нар бол яагаад ингээд одоо өнөөдөр би зүгээр яг хуралдаан дараалсан учраас яг хөр энэ хуралдааны ерөнхий нөхцөл байдлыг ярихчил энэ ярилцлаганд оролцож байна л да. Тэрнээс биш бол яг хөр одоо бид бол ямар ч тайлбар хэлэхгүй байна. Яг одоо мэдээж юм чи үнээрөө гарна тий. Тэгээд ийм учраас бол энэ дээр бол бид нэг ч тайлбар хэлэхгүй байна. Мэдээж одоо энэ холбогдох одоо тогтох хурал нь болоод тэгээд юм үнээрээ байдаг бол тий. Юм гарна. Зүгээр ер нь яг зүгээр би зоригтой гэдэг хүн бол өөрөө
бол одоо 35 төлөөлөгчийн нэг гэдгийг л мартчихад байгаа юм л да. Олонхоос гарсан шийдвэр энэ хүн анх томилогдохдоо 18 үнэ гар өргөж томилогдсон. Одоо сая 23 4 үнэ гар өргөд одоо огцрууллаа л да. Одоо чөлөөлөл гэсэн тэ. Чөлөөлөл дөө. Тэгэхдээ энийг одоо ойлгохгүй тэгээд ингээд шүүхтэд гэдэг нэг нутгийн өөрөө ёсны байгууллага аймгийн иргэд урдч өөрөө өвөрмөц байгууллага шүү дээ. Хуралдаан хийдэг, хуралдаанаараа олонхын шийдвэрийг дагаж мөрддөг байгууллага. Гэхдээ энэ хүмүүс маань явахаар хуралдаан хийгээд олонхын шийдвэрийг гаргачаад хууль ёс номын дагуу гаргачаад байхад энэ хүмүүс маань одоо ингээд би бол хурлын дарга байх хэрэгтэй. Хин өнөөдөр яг тэгвэл яг албан тушаал дээр хүн хатан тэмцэж байна. Хин албан тушаалын хөөцөлж чинь гэдэг нь өөр харагдаад байна. За тэгэхээр энд бас таныг оролцож байгаа дэр бас нэг зүйлийг тодруулах гэдэг интернеттэй холбоотой нэгэнт ярьсных интернетээр сошиал ертөнцөөр бас нэг тантай холбоотой бичлэг яваад байгаа шүү дээ тийм ээ. Нэлээд бүдүүлэг танхаа байраар гарсан. Энэ бичлэг дээр ямар нэгэн тайлбар өгөх үү? За яг хөө тэгээд юм чинь үннээрээ юм одоо байх л шүү дээ л доо тэгээд яг мэдээж одоо маргаан гэдэг нь бол мэдээж ажил явж байгаас маргаан бол байдаг л та. Тэгээд одоо энэ хүмүүсийг бас одоо тэр бичлэг хийсэн тэр тухайн маргааныг үүсгэж байгаа хүмүүс энэ төр бол бас тэр цаана өөрөө нөгөө дарга маань өөрөө ажилд авсан те ажилд томилсон учраас тэд нар маань бас жоохон дарамттай л гэдэг баг л та. Тэгэл одоо дарганы юу гэж хэлнэ тэгэл тэргүүрэл бичээд л тэгэл тастаал танаад эвлүүлэг хийгээд л яваад байгаа юм л да. Өнөөдөр яг хөө зүгээр яг энэ зөрөгтэй холбоотойгоор одоо энэ хурлын даргын албатай холбоотойгоор би одоо Дорнот аймгийн нэг ч иргэнтэй хэрүүлээгээгүй. Намынхаа гишүүттэй хэрүүлээгээгүй, маргаа хийгээгүй тийм үү? Одоо хэрүүлэх маргаан гэж тийм. Маргаа хийгээгүй. Тэгээд төлөөлөгч тэргүүлэгчтэй маргалтайг үлдээ. Зөрөгтэй өөртөө ч яг энэ талаар одоо тэр бичлэг дээр гарч байгаа шиг байдал нь маргалтайгүй. Яагаад тэгэхээр өнөөдөр бол яг гэхээр тэр юуны өглөө болсон асуудал байхгүй юу? Одоо 2015 оны 9 сарын 14-ний өглөө буюу нэгдлийн өглөөний 9:30-д би аймгийн иргэдээр хурлаар ороод түрүү нөгөө албачуудын батангчуулъяд очиход тэргүүч төрөнд орсон л доо. Тэгээд тэргүүч төрөө нөгөө хурлын нарийн бичгийн даргаыг оруулж байгаа нөхөрлөнд сууж ирсэн. Бөөнөрөө бүгдээ. Тэгээд зөрөгтэй даргач гэсэн би бол одоо хууль ёсны даргаа гэж тэгтээ яриа сууж ирсэн. Би зөрөгтэй даргач дэмээрэг. Тэгээ оронгуудаа за хурлын та төр ордон гүйсэж байгаа учраас та надад алтан баалан гаргаж өгч энэ дээр би тэгвэл хууль ёсны дагуу гар үлгээс зураа тийм. Та хамгаад арчих тэгээд энийг албажуулаад ингээд явчаа гэдэхгүй. Тэгээ яасан чи тэр хажуудлаас нь тэр одоо хурлын уулын аймгийн иргэдийн хурлын л тэргүүлэгчтэй ажлын албаны л хуулийн зөвлөгөл дөө. Тэр хүмүүс гэсэн намайг ч одоо гарч игээд намайг хөөсөлтөө. Тэгээд өнөөдөр миний тэргүүлэгчтэй байгаа өрөөнд тэргүүлэгч нь орохгүй өөрхийн орох. Тэгээ ороо тэгээд би бас хувийнхаа төлөө яваагүй. Тэгээ аймгийн бүхэл одоо хуралдааныг аймгийн иргэдийн 14 дугаар хуралдаан хуралцсан учраас тэр тогтоож шийдвэрүүдийг албажуулах шаардлагатай байдаг. Тэгээ тэр хүмүүс маань бас одоо тэгээд өөрөө жихэн ёс зүйг. Би бол одоо энэ дээр бол нэг сошиал медиатаар тавьсан бичлэгэн дээр бол өөрөө имзэглэхгүй баг. Имзэглэхгүй баг. Яагаад вэ гэхээр би бол зүгээр яг эдэртэй бол ганц л юм хийх хүсдэг. Бүтнээр нь тавьчих хэрэгтэй. Анх маргаан юунаас үүссэн тэ? Одоо тэр хүн намайг ямар хэлж ямар бухимдуулсан учраас би ямар хариу үйлдэл хийсэн. Тэрнээс одоо чи гарч чийчээ дуугүй гэж хэлээд байгаа үг маань бол зөрөгтэй ямар ч холбоогүй шүү. Тэр Баярбаатар гэдэг залуу баг. Хуулийн зөвлөх. Тэр одоо их сонин нөхөр одоо тэгээд одоо маш хэцүү хүн бүр байлах суулгахгүй шүү дээ тэгээд. Тэгэл хажуугаас ингээ ороод ирээд. Тэгээ би болохоор ингээ үгүй чи байж л та чи би яг миний хажууд тал би гантлахаа хажуу суугаад гантлах маань өөрөө яг хөр яг оруулж ирсэн учраас гантлахаа энийг явах уу энийг гэх үү хуулийн залт нь яасан бэ үзнэ үү харсан уу гэдэг. Тэгэл яасан. Тэгэхэд л одоо чи хойд мэдхгүй дуугүй байж чи хэлгэн гарч хийгээл бид энд хурлж чинь ч гэх шиг. Тэгээ тиймэрхүү байдлаар юм яриад ч л та. Тэгэл одоо сүүлдээ бүр одоо тэгэл бухимдж байгаа хгүй. Өнөөдөр чи одоо яахаараа би өнөөдөр хурлынхаа ажилтнанд би одоо загнуулаад хөөгдөөд байж ах чинь тийм үү? Хинч бас бухимдал төрөх байх. Тэгээ ер нь яг энэ 2 3 4 хоногийн бичлэгүүд л дээ. Тэгээ бүгдийг нийлээд эвлүүлсэн. Гэхдээ энэ бол зөрөгтэй бол нэг ч хэрэлдээгүй. Тэгээ энийг гаргаад байх нь одоо ямар учиртай гэдгийг би ямар хурлын дарга болох ч байгаа биш. Тэ? Өнөөдөр бол одоо би ямар засаг дарга биш тэ? Ямар тийм учраас авахэр намайг муухай харагдуулах гэж над руу ингээд яриад байх юм бол би өөрийг гайхаад байгаа юм л да. Би одоо ер нь тухайн одоо энэ хурлын даргаыг солигдоход бол би гол сэдвэн би биш шүү дээ. Би тэр субъект биш байхгүй. Би зүгээр мэдээж нэг адилхан бүлгийн даргач вэ хинч вэ ганцхан гар өргөн.
За тэгэхээр энэ бичлэгийг эвлүүлэх гэж хэлж байна уу? Тэгээ энэ бол өөрөө эвлүүлэг л дээ. Одоо мэдээ ойлгомжтой хувцас нь үрч солигдоод байгаа шүү дээ. Хувцас нь солигдож гин, суудлан солигдож гин, байрлал нь солигдож гин, ардлын фоны нүртэл харагдаж шүү. Яг л нэг газараа байгаа л нэг хувцастайгаа тэгэл яг зориг дотортойгоо одоо маргалдаал тийм үү те. Одоо тим ийм гээл одоо ингээд хэрэлдээд байсан бол одоо бас нэг маргаа үсгэдсэн бол өөр л дөө. За. За алга. Тэгэхээр энэ зориг дотортой холбоотой ер нь Монгол Ардын намын зүгээс ямар байр суурьтай байна уу? За энийг бол одоо зүгээр яг би бол Монгол Ардын намын гишүүн. Тэ. Манайх бол одоо намын хороотой тэргүүлэгчтэй, даргатай, өдөө дарга нар байгаа. Тэгээ энэ хүмүүс бас тодорхой хариултуудыг бас дараа нь өгөх ба. Зүгээр биний хувьд бол би Дорнот аймгийн Монгол Ардын намын орны тэргүүлэгчийн гишүүнийхээ хувьд бол тухайн хуралдаан суусан. Хяналтын орноос одоо 2 хүн ирж нөхцөл байдлаа танилцсан газар дээр нь бүх тэргүүлэгчтэй уулзсан. Тэгээ тэргүүлэгчтэй хуралдааны тогтоолуудыг танилцсан. Манай хяналтын орон хүртэл одоо тогтоолоо гаргасан. Тэгээ тэрийг ингээд хувь хүний байр сууриас буюу одоо зүгээр тэргүүлэгч байгаа байр сууриас юу болсон бэ гэж асуух юм бол энэ дээр бол одоо энэ хүнийг бол одоо намаас нь эргүүлэн татсан шийдвэрийг бол олон гаргасан байгаа. Зүгээр яг одоо нам бол өөрөө намч байдлахын аймгийн иргэд дууралж адилхан шүү дээ бүгдээ олонхын шийдвэрийг л дагдаг. Тэгээ олонхийнхаа шийдвэрийг дагахгүйгээр одоо энэ хүн яг ганцаараа ингээд одоо биеэс хурлын дарга байна, биеэс намын шийдвэрийг дагахгүй байна гэд ингээд байх нь бол тийм онцтой биш. Тэгээд ер нь яг зөв хэвлэл мэдээлэл гэдэг бол өөрөө их хүчтэй юм байна л да. Бид одоо энэ хэд хоногоос харж байна. Тэгээд хэвлэл мэдээлэл дээр бол яг хөөр бурууч мэдээлэл очсон байсан ч гэсэн тэр маань одоо иргэдэд маань үнэн болж харагдаад гэж байна. Тэгэхээр би бол одоо энэ хариу тайлбарыг бол нөхцөл байдал маань яг ийм байгаа гэдэг. Өшөө ярих юм бол зөндөл байгаа л да. Гэтэ энэ болгоныг одоо бас бид нар одоо дэлгэрэнгүй яриад байвал 5 цаг бол багтахгүй. Энэ олонхын шийдвэрийг бол бид дагах ёстой. Ер нь яг хөө тэгээд одоо бас энэ аймгийн иргэдийн хурал нам гэдэг бол олон нийтийн байгууллага учраас тийм үү? Олон нийтээс сонгогддог ард иргэдээс нэг нь олон нийтийн хүслээр хэмжлэрээ нам гэж юм ярьж тэгээ түүнийхээ итгэл хэмжлэрээ явуулдаг. Тэгээ энэ хоёрын шийдвэрүүд нь гарчаад хахад энэ хүмүүс одоо ингээ өөрөө эсрэг төсрэг байр суурь хангаад яваад байгаа. Өнөөдөр бол ихэд зориг дотор бол өнөөдөр машинаа унж байна. Тийм үү? Албан өрөөндөө сууж байна. Бид өнөөдөр энэ дээр ч маргаа хийхгүй байна шүү дээ. Бид шүүхийн шийдвэрийг хүндэж байгаа. Шүүх өнөөдөр ямар шийдвэр гаргах уу? Шүүхийн одоо шийдвэр маань өнөөдөр адилд ямар яаж гарахыг гэдэг бид хүлээгээд хүндэлт авч байгаа. Гэтэл энэ хүмүүс анхаачдын шүүхийн хуралдаагүй байхад л би эргээ томилогчлоо. Би ингэчлээ гэл. Ингээл одоо Facebook, Twitter бүх юмар тасч байна. Тэгээ энэ дээр нь болохоор яг хөө манай одоо Дорнот хурал гээд уул нь эн чинь бол тэргүүлэгчтэй ажиллагаа учраас ямар мэдээллүүдийг тавих уу, яаж юу хийх үү гэдэг нь манай Дорнот аймгийн иргэд дурлал сайтууд бол тэд нар бол бас л бидэртэй ярилцгал шүү дээ. Гэтэл одоо энэ тэргүүлэгчтэйгээ үгэнд ордгоо. Төлөөлөгчтэйгээ 35 төлөөлөгчтэй үгэнд ордгоо. Зөвхөн хурлынхаа даргаыг одоо харсан. Яг тэр нөгөө хэдийн ажилд авсан болохоор тэгж байгаа хэлтэй. Харсан ийм байдалтай одоо ажлын албан маань ажиллаа. Тэгээ одоо ингээд бичлэгийг хийж байна. Тэгээд эвлүүлэг хийж байна. Хуулийн зөвлөх маань нөгөө нэг талд ажиллаж байна. Энэ хуулийн зөвлөхөд өөрөө одоо олон газар ажилладаг. Манайхаас бүр цалин авдаг байхгүй болно. Тэгээс зүгээр яг уу. Тэгээ энэ хүмүүс маань одоо бас нэг иймэрхүү хандлагуудыг гаргасан. Тэг. Яг уу энэ дээр бол бидэрт бол нэг актер одоо юу яах бодоод байгаа юм баггүй. Ер нь бол одоо яг уу энэ хүн бол ёс зүйтэй л байх шүү дээ. Миний ёс зүй хэрж байгаа. Тэг. Өнөөдөр өөртөө би маргалдаад юм өөртөө байсан ёс зүй хэрж байгаа бол өөр л дөө. Тэгээд бас би ч бас нэг хүн дээрэс нь бас тий бас төлөөлөгч тэргүүлэгч хүн. Тэгээд тэр ажлын албад ажиллаа хийж байгаа. Бид өнөөдөр ажлын албыг хууль шаардлагатай авахгүй байна. Тэр Монгол Ардын намын хорооны дэд хорооноос хүмүүс ирж ажилласан, хяналтаас хүмүүс ирж ажилласан гэлээ тийм ээ. Тэгэхээр энэ зориг дотор гишүүнд ямар нэгэн хариуцлага тооцсон уу? Одоохондоо бол яг тийм шийдвэр нь бол одоо хяналтын орооны шийдвэр гараагүй байж. Тий. Өдөр зөвл бол хуралдаад тухайн одоо шийдвэрийг гаргадаг. Одоохондоо гараагүй байна. Тэгэхээр энэ шийдвэрийг гарсныхаа дараа л бас л одоо инглээ тэглээ гэдэг юм ярих хэрэгтэй л доо. Гэтэл бас л одоо сошиал ертөнцөөр бол одоо хяналтын орооноос хүмүүс ирлээ. Тэгээ одоо зориг дотрыг бол одоо хэвээр нүлдээхээр одоо боллоо гэдэл ярьслах өгöd байгаа юм л да бас. Тэгээ энэ маань өөрөө яг хөр хариу гараагүй байхад л энэ хүмүүс одоо би ингэчлээ шүү, би тэгчлээ шүү гэдэг мэдээлэл засаад байгаа. Бид бол бүгдийг хүлээж байгаа. Бүх юмыг хүлээгээд ямар ч байсан одоо анхаачдны шүүх хурал маань нэг хуралдчихыг
Хяналтын орооноос шийдвэр маань гарчихыг. Ингээд эдний дараа бид яг үхээр одоо хариуцлагатайгаар энэ мэдгдлүүдийг хийх хэрэгтэй. Ер нь яг зөрөгтэй гэдэг хүн бол өөрөө бас хариуцлагатай хүн болов гэж байна. Хариуцлагатай албан тушаалыг бас 3 жил ажиллаа. Хариуцлагатай явах бол гэж бодоод байхад одоо энэ хүмүүс тэгээд ийм хариуцлагагүй мэдгдлүүдийг удаа гаргаад л байгаа юм л да. Энэ дээр нь бол бас одоо иргэд маань бас зөв зөвтэй аль нэг талаас нь бас нэг талд нь байхгүйгээр бас юм хандаасай л гэж хүсэж байна. За баярлалаа. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэн тойронд болж байгаа үйл явцтай холбоотой тийм ээ. За таныг бол хуралдаан даргалагчийн хувьд за Монгол Ардын намын бүлгийн дарга тэргүүлэгч төлөөлөгч гэдэг бүх юмд нь оролцож байгаа хүний хувьд бол өнөөдрийн ярилцлаганд урьж оролцсон. Ингээд бодит мэдээллийг баримттай мэдээллийг өргөсөнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Ингээд өнөөдрийн ярилцах цаг үгээр өндөрлөж байна. За тэгэхээр өнөөдрийн ярилцах цагийн зочноор Монгол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Мөнгөнбат оролцлоо.